Ардуурын цөөл болтны 100 жилийн хойно бол Монгол улс иргэн нь өөрөө төрөө өдөртөх болцоод нээж өгсөн хамгийн анхны маш чухал баримт бичиг юм байгаа. Тэгэхээр энэ үндсэн хууль энэ хугацаанд хэд хэдэн удаагийн шинжилт сайжралт. За гол нь бас арчлалын үнэт нотлох баримт бичиг болж байгаагаар их ажил бүтэлтэй юм аа. Одоо нэрт хуульч Чимэд Дагсны хэлсэн байдаг тийм. Монгол улс бол одоо үндсэн хууль маань бол гарын атганд одоо багтсан байдгаа гэж Монголын иргэдийн бидний одоо үнэт зүйл нандинан одоо өвлөж авч явах ийм сайхан одоо баримт бичгийг өвөг дээдс маань одоо Монголын ард түмэнд үр хойч бидэндээ одоо өвлүүлэн үлдээсэн байдаг. Манай Монгол улсын үндсэн хууль нь бол одоо шашин шүтлэг, арьс өнгө, үсаагаар бол ялгуурлахгүй. За мөн хамгийн үнэт зүйл бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг тусгаж өгсөн. Ард иргэдийн оролцоог эрхтэн гишээр хангаж өгснөөр маш их онцлог. Маш олон бусад одоо зүйлийг амьдралын одоо нийгмийн харилцааг бол бусад олон янзын хуулиар зохицуулсан байдаг. А үндсэн хуулийн одоо гол агуулга, гол одоо мөн чанар, амьд чанар нь бол энэ одоо улс орны тусгаар тогтнол ард түмний эв нэгдэл гэж ингэж боддог юм аа. Бүх залуучууд маань энэ үндсэн хуулийнхаа ач холбогдлыг танин мэдж, Монголын нос тавьчаатаа нэгэн адил үзэж тодорхой хэмжээнд танилцсанараа ямар үүрэг хариуцлага өөрийнхөө төлөө хүлээж байгаа гэдгийг ойлгоход бол одоо маш өндөр ач холбогдолтой юм аа. Санан тунхаглах ирээдүй.